Эрт асуулнгийг долоох хөглөөний ярилцлагын 5 гарагийн дугаар үргэлжлэн хүрч ирэх үзэгчдээ удаахан та бүхэнд танилцуулъя. Шинэ Зеландын лайвстрим үйлдвэрийн албан ёсны борлуулагч BioHealth Mongolia компани хүний их хэмж уянга өглөөний мэнд төргий. Өглөөний мэнд төргий. За тэгэхээр BioHealth Mongolia буюу биотехнологиор монголчуудад тусалъя гэсэн утгатай юм компани байна л да. Тэгэхээр та бүхний одоо дэлхийн зах зээл дээрээс сорчлон сонгож одоо манай хэрэглэгчдэд хүргэж байгаа ямар бүтээгдэхүүн байна? Энэ Шинэ Зеландын лайвстрим гэдэг үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг Монголд одоо албан ёсоор борлуулж байгаа. Одоо гол бүтээгдэхүүнүүд нь гэх юм бол алаа шүүснүүд байгаа. 99.7% цэвэр шүүснүүд. Тэгээд түүнээс гадна бусад замагны төрлийн бэлтгэлүүд байгаа юм. Мушигра замаг гэж бас хүмүүс айгүйх сонссон байдیں۔ Тэгээ өөр бас нэг эстэй хлорелла гэж гиз дотор цэвэрлдэг замаг гэх мэт юм бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээд энэ алаа шүүсний онцлог нь гэх юм бол одоо зөвхөн нөгөө дотор талын эмчилгээний гол найрлага агуулдаг тэр гэл хэсгийг нь шахаж гаргаж авсан. Тэгэхээр нөгөө нэг хальсан дагуулгаддаг туулах үйлчилгээтэй найрлага байдаггүй. Тийм онцлогтой. Тэгээд ер нь бол илүү цэвэр шүүс ямар нэгэн нэмэлт найрлагагүй. Тэрүүгээрээ бусад шүүснүүдээс илүү онцлог байдаг. Тэгэхээр ер нь адлаа хүний биед ямар нөлөөтэй байх вэ гэдгийг үзэгчдэд хэлж хийдэл да. Өнөөдөр бас ямар шинж тэмдэгтэй хүмүүс энийг хэрэглүүл зохимжтой байх вэ? Алаа ер нь бол 100 наст гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр одоо 100 наслуулдаг, урт наслуулдаг. Яагаад тийм байна вэ гэхээр одоо биоген буюу нөхөн төлжүүлэгч гэж угаасаа нэрлэдэг энэ алааг. Нөхөн төлжүүлнэ гэхээр одоо хүний биеийн эд эсийг бүгдийг ингэж нөхөн төлжүүлж шинээр үүсгэснээр одоо хөгшөрсөн эсүүд нь одоо алга болоод одоо шинээр эсүүд бий болж залуужна гэсэн үг. Тэгээд тэрнээс гадна ер нь гол үйлчилгээ нь хотоод гизийг ирүүлжүүлэх гэж хэлдэг. Яагаад гэхээр одоо хотоодны ханыг ингэж бүрхээд хотоодны ханыг хамгаална. Тэгээд одоо гэмтлийг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй байдаг. Монголчууд хотоод гидсний өрөвсөл айгүй их байдаг. Тэгэхээр нөгөө нэг хоол унднаас их хамаардаг. Тэгээ бас хеликобактерийн халдвар маш их тархацтай байдаг. Тэр нь болохоор хотоод гидсний ханыг гэмтээж өрөвсөл үүсгдэг. Өрөвсөл үүсгэж улайн одоо тэр болгонд одоо алаа шүүсийг ууснараа одоо нөхөн төлжүүлнэ, гэмтлийг нь сэргээж хамгаална гэсэн үг. Тэгээд давхар бас нөгөө цэвэр ургамлыг нь шахаж гаргаж авсан болохоор найрлагадаа энзимүүд агуулдаг. Энзим нь яадаг вэ гэхээр одоо хотоод нойр булчирхай одоо цөсний хоол боловсруулах үйлчилгээг дэмжинэ гэсэн үг. Одоо хоолны шингэцийг сайжруулна. Тийм болохоор бид шаардлагатай шимт ижил бодисууд бид шимэгдэх боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр янз бүрийн савлгаатай байна л да. Өнөөдөр бас гэр бүлээрээ эрүүл мэндэ хамгаалах гэж байгаа тийм үү? Ганцхан өөрөө биш бусаддаа бас хайраад өгөх гэж байгаа ийм хүмүүст энэ одоо том савлгаатай нэлээд зохимжтой болоо гэж бодож байна. Тэгэхээр магадгүй ам бул зүйтэй хүмүүс том савлгаатайг мөнгө хэмнэх гэж авахаар бас хадгалах хугацааг нь сонирхох ба. Ер нь бүх шүүсийг задласнаас хойш 90 хоногийн дотор хэрэглэх хэрэгтэй. 90 хоногийн дотор бол хангалттай дуусчихна ер нь бол. Тэгээд хөрөгчөнд байлгах шаардлагатай задлсан бол тэгээд задлааг байхдаа ингээд тасалгааны температурт байж болно. Уламжлалт дэмжлэгээ болон одоо орчин үеийн ангаах ухаантаа бас хослуулан хэрэгжилж болох уу? Болно. Яг нөгөө жишээ нь хеликобактери эмчилгээнд алуугаа цуг уучих юм бол илүү хурдан идэж хурдан зовир намдна гэсэн үг. Ягаад тэгэхээр хеликобактерийн үед дангаараа бас алаа шүүс хэрэглэхийн тохиромжгүй. Ягаад тэгэхээр хеликобактерийн одоо бактерийг маш удаан судалж ээж гурвалсан тийм эмчилгээ гаргаж авсан байдаг. Хеликобактери өөрөө айгүй устгад төвхтэй тийм хэцүү ням байдаг болохоор тэрийг заавал тэр гурвалсан эмээр нэмчлэх хэрэгтэй байдаг. Тэгээд давхар эдгэрэлтийг нь хурцсах нөхөн төлжүүлэх зорилгоор алааг уух хэрэгтэй. Пребиотик гэдэг бас танахын оруулж ирж байгаа бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бас хеликобактер сайн байх уу? Яг пребиотик болохоор гидсний ашигтай нэг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй. Одоо антибиотик хэрэглэсний дараа энийг нөхөж уух шаардлагатай байдаг. Тэгэхгүй болохоор нөгөө антибиотик ч өөрөө хүний биед хэрэгтэй ч байсан, хэрэггүй ч байсан, өвчин үүсгдэг байсан бүх нянг ингээд бүгднийг хамт устгах чинь. Тэгэхээр тэрийгэ нөхөж одоо заавал уух шаардлагатай байдаг. Уухгүй болохоор нөгөө хотоод гидсэнд бас тархлааны үүрэгтэй тийм эд эсүүд байдаг. Гидсний хананд одоо байдаг. Тэднэрийг бас
муудсан одоо үйл ажиллагаанд буураад дархлаа бас суулгах тийм гажнуудтай байдаг. Замгны тухай бидэнд ойлголтыг өгөөч. Ер нь одоо замгийг яаж хэрэглэх ёстой байдг юм бэ? Замг бол ер нь бол ургамлал гэсэн үг л дээ. Бидний иддэг нөгөө далайн байцаа гэдээ байдаг шиг ер нь тиймэрхүү л одоо нэг төрлийн далайн ургамал гэсэн үг. Тэгээ ер нь олон төрлийн замгнууд байгаа. Яг энэ лайв стрим үйлдвэрийн спирулина буюу мушигра замгны бэлтгэл бас их түгээмэл одоо олоорн зарагддаг. Тэгээ монголчууд ч гэсэн нэлээд их хэрэгжилж байгаа. Гол үйлчилгээ гэх юм бол дархлаа сайжруулна. Тэгээ гаднаас одоо шимт хичээлийг нөхөж өгнө гэсэн үг. Нөхөж өгснөө үндсэн дээр одоо ядарх нь багсан тухайн хүн тэгээд өдөр бүрийг одоо эрч хүчтэй ажиллах чадвартай тийм сайн эрч хүчтэй ажиллана гэсэн үг л дээ. Тэгээд бас давхар гол найрлагуудыг нэрх юм бол спирулина замгны уургийн агуулмж нь өндөр байдیں۔ Одоо дэлхийд ирэх бусад бүх хүнснээс өндөр гэж үздэг. Хуурайжингийнхээ 65%-ыг уураг эзэлдэг. Тэгэхээр одоо нөгөө үхрийн мах, хоньны мах гэд бидний нөгөө уурагдлаг хүнс гэж ярьдаг тэр уураг хүнс чинь ер нь 20-30% уургийн агуулмжтай байдیں۔ Тэгэхээр ер нь уургийн агуулмж өндөр. Гэхдээ энийг уураг нөхөх зорилгоор хэрэглэхгүй. Ягаад тэгэхээр угсаа бага тунгаар ууж байгаа болохоор хангалттай хэмжээний уургийг нөхөхгүй. Гэхдээ ер нь бас нөгөө цагаан хоолтонд хэрэгтэй B12-ыг бас яг өдрийн хэрэгцээ тунгаар агуулж яадаг. Одоо B12-ыг жишээ нь зөвхөн амтны гаралтай бүтээгдэхүүнээс авах хэрэгтэй байдаг. Тэгээд нөгөө цагаан хоолтой хүмүүс чинь мах одоо амтны гаралтай бүтээгдэхүүн идэхгүй учраас энэ замгийг хэрэгжилж бас нөхөж авах боломжтой. Тэгээд энэ манай биоактив спирулина гэдэг энэ бэлтгэл болохоор 100 ширхэг шахмалтай яг одоо 10 хямдарсан байгаа. Одоо уцаар захиалга өгөх юм бол үнэгүй хүргэлт хийдэг манайх. Тэгэхээр химийн элементээс татгалзаж байгаа байгалийн одоо цэвэр түүхий эдийг хэрэглэх гэж байгаа ийм хэрэглэгчдэд бол эрүүл мэндийг дэмжсэн сайхан сонголт байх л та. Тэгэхээр дэлхийн олон оронд янз бүрийн бүтээгдэхүүнүүд хийж байна. За бас техник технологиороо үнээрээ чанараараа өрсөлдөж байна. Тэгэхээр энэ олон бүтээгдэхүүнээс та бүхэн яагаад заавал одоо энэ Шинэ Зеландын лайв стримийг сонгосон тухайгаа ярьж өгч. Энэ лайв стрим үйлдвэрийн бүх бүтээгдэхүүнүүд дандаа ургамлын гаралтай байдаг. Ямар нэгэн химийн аргаар гаргаж аваагүй гэсэн үг. Ер нь бол ихэнх амин дэм эрдэсийн бэлтгэлүүд дандаа ингээ химийн аргаар гаргаж аваад одоо тэр химийн бодисууд ингээд холиод одоо жишээ нь А витамин гэл амир өндөр тунтай тийм олон найрлагатай мультивитаминууд байдаг штэ. Тэрнээс илүү ургамлынхаа тэр байгалаараа байгаа тэр бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол илүү нөгөө хүний биед шимэгдэх нь сайн. Одоо химийн аргаар гаргаж авсан одоо зүйлсийг хүний бие таньж чадахгүй шимэгдүүлэх нь бас удаан тийм байдаг. Тийм болохоор одоо цэвэр ургамлын гаралтай гэдгээр нэгдүгээр тонцлог. Бас тэгээд ер нь бол Шинэ Зеландын энэ лайв стрим үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь органик гэсэн сертификаттай байгаа. Энэ органик гэдэг сертификат нь ер нь бол тариалах, ургуулах явцдаа ямар нэгэн одоо химийн бодис, химийн бордоо хэрэглээгүй. Тэгээд пестицид бас хэрэглээгүй. Дээрээс нь гений өөрчлөлтөд ямар ч найрлага агуулаагүй гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр та бүхэн бас зүгээр одоо бүтээгдэхүүнийг санал болгох биш тийм үү? Тодорхой хэмжээний системтэй мэдлэгүүдийг нийгэмд түгээвэл зүгээр байна л та. Тэг бид нар ингээд сая юм нэг ном гаргасан юм байгаа. Энэ одоо бүтэн биеийн цэвэрлэгээ гэсэн нэртэй. Одоо биеэ хэрхэн цэвэрлэж хоргоожуулах талаар юм ном гэсэн үг. Ер нь яагаад ийм ном гарах болсон бэ гэхээр одоо хүмүүс одоо химийн бодисууд хүмүүсийн амьдралд маш ихээр нэвтэрсэн байгаа. Одоо ингээ гоо сайхны бүтээгдэхүүнүүд, хоол хүнсэндээ нэмсэн гэл ер нь химийн бодисууд маш их болсон. Тэгээд түүнээс шалтгаалаад бас олон төрлийн шин өвчин, шин зөвөрүүд ихээр бий болж байгаа. Хүний бие угаасаа цаанаасаа биеэ ингээ цэвэршүүлж одоо хортой бодисуудыг ялгаруулах тийм чадвартай байдаг бүр байглаасаа. Тэгэхээр тэр чадвар нь одоо ингээд эхний одоо амьдралын эхний үеүүдэд жишээ нь бид орсон хортой бодисыг ингээд асуудал ингээл ялгаруулаа л байна. Тэгээд ингээд нас явах тусам жишээ нь тэр агуулгадж байгаа химийн бодисууд өртөж байгаа тэр тоо хэмжээ өсөх тусам одоо хүний бие зовиорууд үүсч эхэлдэг. Тэр зовиоруудыг нь одоо жишээ нь яг юунаас олж яг юу таны биеийг хордуулаад байгаа вэ гэсэн талаар хамгийн ихний бүлэг нь байгаа энд. Тэгэхээр жишээ нь бол пестицид гэж яг юу вэ? Яагаад хэрэгэлт юм бэ?
одоо хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ? Тэр талаар нэлээд дэлгэрэнгүй бичсэн. Тэгээд өшөө бас хүний биед хортой нөлөөлж байгаа хүнд металлууд байгаа. Кадми, хар тугалга, мөнгө ус гэх мэт хүнд металлууд. Жишээ нь хар тугалга болохоор хүүхдийн одоо оюуны хөгжил удаашрах, IQ буурах, одоо сэтгцийн үйл ажиллагаанд нөлөөлөх, зан төрхийн өөрчлөлтөнд нөлөөлөх нь одоо судалгаагаар батлагдсан байгаа. Тэгээд одоо энэ нь юунд жишээ нь хар тугалга агуулгад чинь гэхээр машины утаанд маш ихээр агуулгаддаг. Тэгээ бүх төрлийн одоо будагнууд байна. Тэгээ бас одоо пестицид гэдэг түрүү ярьсан пестицидийн найрлаганд энэ хар тугалга хүнд металлууд маш ихээр агуулгадж байдаг. За тэгээд өшөө кадми байна. Одоо тамхины утаанд агуулгаддаг. Тэгээ одоо тамхи татдаг хүмүүс бол кадмиг маш ихээр биедээ авч бие хордуулж ийн гэсэн үг. Тэр энэ кадмийн ер нь бол ийм хэрцгий догшин байдлыг бий болгодог гэж бас үздэг. Тэгээд тэр одоо хорт бодисуудын талаар нэг бүлэг байгаа. Тэрний дараат болохоор одоо бие хоргоожуулах тухай байгаа. Яаж бие цэвэрлэх вэ? Одоо угаасаа нөгөө нэг хүний бие чи өөрийгөө цэвэрлэх чадвартай. Энэ чадварыг нь яаж гаднаас хоол хүнсээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр дэмжих вэ гэдэг талаар бичигдсэн байгаа. Тэгэхээр одоо жишээ нь ямар хоол хүнс хэрэглэх юм бол хүний биеийн цэвэрлэх чадварт одоо нөлөөлж туслах вэ? Тэгээд ямар хоол хүнсийг хориглох хэрэгтэй вэ гэсэн талаар бас нэлээд дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. За тухайлбал одоо бид бүтэн биеийг цэвэршүүлэх наад захын одоо оролдлогуудыг хийж идэг. Тэгэхээр усан эмчилгээ буюу саун ууранд орж за бие цэвэршүүлэх гэхээсээ илүү одоо амраа гэж ордог тийм үү. Тэгэхээр энэ бас нэг талаасаа хүний бие одоо цэвэршээд ирэхээр их сайхан алжаал тайлагдах ийм мэдрэмжийг өгдөг байх жишээний заахун хэрэглээндээ хилний хусуур хэрэглэх гэх мэтчлэн ингээд хүнд хэрэгтэй мэдээллүүдийг та бүхэн л өгсөн байна л да. Тэгэхээр энэ зөв хөвшил дадлын хажуугаар бид нар яалтчгүй л одоо өдөр тутам машины утаанд өртөж байна тийм үү, хажууд хүн тамхи татаж байна. За мөн хар тугалгатай төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн ч юм уу ямар нэгэн зүйлтэй харьцаад л байна л та. Тэгэл гадны хоол унд хэрэглэхэд одоо ямар савнд бэлтгэсэн нь мэдэгдэхгүй тийм үү, ямар савнд хадгалж исэн мэдэгдэхгүй байгаа учраас яалтчгүй л бид нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх болчиход байна л та. Тэр энэ бүтээгдэхүүний яг жоруудыг бас та бүхэн хавсаргаж энэ одоо номондоо шингээсэн үү? Одоо лайвстрим үйлдвэрт хотоод гидсний хоргоожуулалт гэсэн багц байдаг. Одоо хотоод гидсээ хэрхэн цэвэрлэх вэ? Тэгээд одоо цэвэрлэхийнхээ хажуугаар юу хийх вэ гэдэг талаар энэ номонд бас орсон байгаа. Яаж ямар хоолунд идэх үү? Энэ бүтээгдэхүүнүүдээ яаж хэрэглэх вэ гэдэг талаар. Тэгээд яг одоо багцын гэх юм бол энэ алошус, энэ гидсний бэлтгэл, энэ хлорелла гэдэг энэ гурван бэлтгэл болохоор хотоод гидсний одоо цэвэрлэгээний багц гэж явж байгаа. Энэ тус тусынхын үйлчилгээг ярих юм бол энэ алошус дөрөв ярьсан хотоод гидсний ханыг гимтлийг нөхөн төлжүүлнэ, хоолны шингэцийг сайжруулна. Хоолны шингэц сайжирч ийн хэр гидс дотор одоо хорт бодисууд удаан хуримтлагдаж үлдэхгүй гэд ялгараад ийн гэсэн. Энэ болохоор эслэгийн бэлтгэл байгаа. Эслэг, пребиотик, пробиотикийг агуулсан ер нь бүдүүн гидсний эрүүл байдлыг дэмжих бүтээгдэхүүн гэсэн. Тэгэхээр эслэг өөрөө одоо биеэс бид хорт бодисуудыг өөртөө холбож гадагшилдаг. Түүнээс гадна одоо өтгөн хатгаас сэргийлдэг. Өтгөн ерэн сайн гадагшилж ийн гэдэг чинь гидс дотор эрүүл байгаагийн ер нь бүдүүн гидс эрүүл байгаагийн нэг шинж гэсэн үг. Энэ хлорелла гэдэг энэ замаг болохоор биеэс хорт бодисуудыг гадагшлуулах үйлчилгээтэй. Эдгээр нь одоо судалгаануудаар маш олон судалгаагаар батлагдсан. Одоо хар тугалга, кадми, хүнд металлууд, тэгээ пестицид бас нөгөө хуванцраас гаралтай тэр хими хорт бодисуудыг өөртөө холбоод биеэс гадагшилдаг. Тэр талд одоо Японд бас энийг маш олон одоо судалгаа хийгдсэн. Японочууд энэ хлорелла замгийг ер нь одоо хордлохын үед айгүй их хэрэгэлдэг. Ийм нэг юм багц байгаа. Энэ багцыг худалдаж авах юм бол энэ номоо бас дагалдуулж өнгөө бэлгэлж байгаа. Тэгэхээр ингээд өөрөө энэ юу юм бэ? Яагаад бие цэвэрлэх хэрэгтэй юм бэ гэдэг талаар мэдээлэл аваад давхар одоо энэ бүтээгдэхүүнүүдээрээ бие цэвэрлэнэ гэсэн үг.
Энийг танаа бүтээгдэхүүнүүдийг ингээд эндээс харахад Шинэ Зеландын 100% цэвэр зөгийн балнууд гээд олон янзын зөгийн балнууд байна. Тийм үү. Тэгэхээр бид эндээс одоо зөгийн балнуудын тухай мэдээллийг авахын сацуу энэ олон одоо зөгийн балнууд хүнд ямар нөлөөлөл үзүүлдэг юм бэ? Надад чухам юу хэрэгтэй юм бэ гэдгээс сонгон хэрэглэх бололцоотой байх нэ дээ. Энэ зөгийн балнууд ер нь бол дандаа 100% цэвэр зөгийн балнууд Шинэ Зеландаас оруулж ирж байгаа. Тэгээд яг одоогоор манай 4 төрлийн зөгийн балнууд таалагдж байгаа. Энэ зөгийн балны төрлүүд нь нөгөө тухайн зөгийн ямар цэцэгнээс бал цуглуулж байгаагаас хамаарат өөр нэртэй байгаа. Жишээ нь энэ рата гэдэг бол зөвхөн Шинэ Зеландад ургадаг рата цэцэгнээс одоо гаралтай зөгийн бал гэсэн үг. Бас нэг онцлог зөгийн бал байгаа. Энэ болохоор манука гэдэг зөгийн бал байгаа. Энэ манука цэцэг болохоор цэцэг энэ мод нь өөрөө нянгийн эсрэг үйлчилгээтэй. Нян вирус мөөгөнцрийн одоо эсрэг тийм үйлчилгээтэй байдаг. Тэгээ нөгөө гадны орнуудад чинь одоо сүүлийн үед нөгөө антибиотик маш ихээр хэрэглэдэг болоод антибиотик төсвөртэй нянгууд маш их болсон. Тэр болгоно одоо нөгөө антибиотик нь үйлчилгээ байгаад энэ манука гэдэг одоо зөгийн балнаас бэлтгэсэн тийм одоо гадна шарханд жишээ нь манукагийн тийм манука зөгийн балыг түрхэхээр маш сайн идэгж ийна гэсэн тийм судалгаанууд бас байгаа. Тэгээд энэ зөгийн балыг ер нь зөгийн балнаас гадна манука цэцгийн тос гэж байгаа. Ер нь тийм байдیں۔ Саванч гэж бас байгаа. Эднэрийн дандаа нөгөө нян вирус мөөгөнцөр одоо бүх төрлийн одоо эмгэг төрүүлэгчд үйлчилдэг. Тэгээд гаднаас хэрэгэлдэг. Одоо жишээ нь хоолоо өвцөн бол хоолоогоо зайлахаар айгу хурдан идэгээд байгаа. Бид нар бас өөрсдөө авч хэрэглээд одоо хоолоогоо зайлна гэв нүүрэндээ түрхнэ гэл янз янзаар хэрэглэж байгаа. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүдийг одоо яг та хэлж штэ нүүрэндээ түрхнэ гэх тийм үү. Тэгэхээр дотроосоо төдийгөө гаднаасаа бас давхар хэрэглээд авах бололцоотой байх нэ дээ. Тий, шүршдэг алаа байдаг гэсэн тэр байна уу? Шүршдэг алаа байгаа. Гэхдээ яг одоо бол авчираагүй. Бүсгүүчүүд хэрэглэж болно те. Тэгээ бас энэ номон дээр бас тэр талаар орсон байгаа. Ер нь гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд юу агуулгадд юм бэ? Тэрийг нэг юм үг гэд юм бэ лээ. Одоо идэж болохгүй юмыг нүүрэндээ түрхэх хэрэггүй гэдэг.